Хор тавдартай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. За Монгол улсад 2025 онд 8169 хүн хор тавдраар шинээр онцлогдсон. 2024 онтой харьцуулахад 154 тохиолдлоор өссөн үзүүлэлт байгаа юм. Нийт тавдрын 26.9%-ийг илэгний хор тавдар, 16.7%-ийг хотоодны хор тавдар эзэлжээ. За хотоодны хор тавдрын хувьд 10 настай хүүхэд хүртэл өвчлсөн тохиолдол бүртгэгдсэн, урьдчилан сэргийлэх үзлэг. За ялангуяа дурангийн шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатайг харуулж байна. Монгол улсад хотоодны хор тавдар 2 дугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ. 2025 онд 1400 орчим хүн хотоодны хор тавдраар онцлогдсон бол жил бүр 800-аас 900 хүн энэ өвчний улмаас амнасаа алдаж байна. Өвчлөгчдийн 60% нь аль хэдийн хожуу шатанда онцлогддог нь урьдчилан сэргийлэлт гэдэг үг бидний хувьд цаасан дээр л хэрэгждгийг нотлохоо. За иймд эрдэлрүүлэгт хамрагдах нь зөвлөмж биш, зайлшгүй шаардлага гэдгийг хавдрыг даван туулагчид онцоллоо. Миний хувьд одоо бас эртэлрүүлэхээр илэрч гарч ирсэн. За тийм учраас одоо нийт иргэдтэй бас одоо хавдрын урьдчилсан сэргийлэх хөтөлбөрүүдийг, хавдрын маркеруудыг бас хийж агараа. За зарим тохиолдолд нөгөө хавдрууд эртэлрүүлэхээр гарахгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ ер нь бол одоо манай эмч нарын ур чадвар, эмнэлгийн одоо чадамж бол нэлээдгүй сайн нэмэгдэж байна. За энэ бас эрг нөлөөлөлтэй. Дээрээс нь гадна хувь хүний сэтгэл зүй бас нэлээд чухал байдаг. Эмч нарын тайлбараар иргэд хотоодны үрвслийг эм уваад л болчихно гэж ойлгож бүрэн эмчлүүлэхгүй орхих, давтан хяналтанд ордоггүй байдал нь хавдрын суур шалтгаан болжээ. Аюулгүй орчимд өвдөх, шалтгаангүй турж эцэх зэрэг дохиог үл тоомсорлож явсаар эцэст нь хожуу шатанда онцлогдох нь цөөнгүй. Ийм тохиолдолд хотоодны дурангийн шинжилгээ бол сонголт биш, зайлшгүй алхам гэлээ. Бид нар хоол ундны дэглэмийг нэг сайн авч үздэг. Дээр нь нөгөө даршилсан бүтээгдэхүүн их хэрэглэж байгаа. Давстай одоо ус ундаа тий дээрэс нь хоол ундаа хэд давслаг идж байгаа. Энэ болгоно нь өөрөө нэг хүчин зүйл болж байгаа. Дээр нь мэдээж хамгийн бас нэг шалтгаан бол хеликобактер гэдэг. Стресстэй энэ хүчин зүйлүүд бол хор тавдар үүсэх хамгийн том хүчин зүйл. Хотоодны ялангуяа. Хотоодны хор тавдрын нэг гол шалтгаан нь буруу хооллолт. Даршилсан, боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол хол нэрийн дор тогтмол хэрэглэх дадал нь хотоодны хавдрыг чимээгүйхэн ойртуулдаг гэхээ. 30 настай эмэгтэйч бас байсан чинь онцлогдоод хэвлийгээр өвдөд исэн гэсэн мөртлөө дурандуулаагүй. Зүгээр өөр бусад одоо эхо болон бусад шинжилгээнүүд өгөө яваад исэн. Цусны шинжилгээ ч юм тэрүүгээр онцлогдох боломжгүй хотоодны хор тавдар тий. Тэгээд ингээд яваад 3-4 сарын дараа одоо дурандуулаад манай дээр ирсэн, дурандуулаад үтсэн хожуу шатны авдартай хагалгаанд орох боломжгүй ийм тохиолдол бас их байна. Цаашид Монголд түгээмэл тохиолддог илэг, хотоод, хөх, умаа хүзүү, уушиг, бүдүүн гэсний 6 төрлийн хор тавдрыг 1-2 жил тутамд заавал нарийн шинжилгээнд хамруулах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За тухайлбал хотоодны хор тавдар 40-оос дээш насныхын түгээмэл тохиолддог тул тэднийг 2 жилд нэг удаа хотоодны дурангийн шинжилгээнд хамруулах юм а. Хотоодны хавдрыг илрүүлэх хамгийн найдвартай арга нь дурангийн шинжилгээ гэж эмч нар тодорхойлсон. Энэ нь айх биш шалгуулах соёлын дутагдлыг сануулсан дохио юм а.